хүн амын амжиргааны баталгаажих доод түвшингээс илүү өндөр дүнгээр хуульч бэлгүүн байна. Энэ удаагийн мэдлэгээр өмгөөлийн цогц өмгөөлөл хууль зүйн фирм болон Сэлэнг аймгийн Тойргийн нотариатаас хамтран гэрэлтийн гэрээ болон хүүхдийн тэтгэлгийн асуудлаар мэдээлэл өргөхөөр бэлтгэлээ. Гэр бүлийн хэрэг маргаанд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай нэг зүйл бол хүүхдийн тэтгэлэг байдаг. Гэтэл харамсалтай нь бол хуулиар тогтоосон тэтгэлгийн хэмжээ хэд бага байгаагаас шалтгаалan хүүхдийн болон хүүхдийг асран халамжилж буй ганц бие эцэг эхийн эрх ашиг сонирхолтой хөндөгдөх тохиолдлууд бол цөөнгүй гардаг. Яг энэ тохиолдлоос урьдчилан сэргийлэх үүднээс залуу осууд болон гэрлэгчд маань гэрэлтийн гэрээндээ хүүхдийн тэтгэлгийн асуудлыг тусгах бол бүрэн боломжтой. Тодруулах юм бол гэрэлтийн гэрээндээ хүүхдийн тэтгэлгийн хэлбэр, хэмжээ, хугацаа зэргийг нэрвчлэн зохицуулснаар хүн амын амжиргааны баталгаажих доод түвшингээс илүү өндөр дүнгээр хүүхдийн тэтгэлгийг тооцон гаргуулах бүрэн боломжтой болж байгаамаа. Иймд гэрлэгчид болон гэрэлтэд бүртгүүлж буй залуу осууд маань гэрэлтийн гэрээндээ дээрх нөхцөл заалтыг тусгаснаар хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалах мөн ирээдүйд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болж байгаамаа. Үүнд анхаарах нэг зүйл нь гэрэлтийн гэрээгээ бичгээр үлдэж нотариатаар баталгаажуулсан байх шаардлага юм аа.